хотод яг үйл ажиллагаа болж байгаа 900 орчим эми сан байгаа. За ер нь бол эми сангийн тухай хуулиараа ч юм уу ингээд хуулиудын заалтыг үзэх юм бол одоо 500 метрийн зайтай байх ёстой ч юм уу те ийм байдаг. Гэсэн хэдий ч бид нар өнөөдөр нэг эми санд очингууд нэг юм байхгүй, нөгөө эми санд очингууд нөгөө нэг юм чинь битсэн жорн байхгүй байдаг болвол CARE нэгдсэн төсөл маань гарч ирснээр бид нар ирээдүйд зөвхөн Улаанбаатар хотод ихэд 200 орчим салбарыг нээнэ гэж үзэж байгаа. Ирэх 5 жилийн дотор. Гэхдээ зөвхөн Улаанбаатарт биш бид цаашлаад дархан Эрдэнэт за дээрэс нь бид нар томоохон аймаг сумдууд бол CARE төсөл маань ингээд нээгдээд явна. Тэгэхээр бол энэ бол нөгөө талаараа хэлэх юм бол Монгол улсыг хамарсан эрүүл мэндийн одоо клиник юм одоо үйлчлэгээ үзүүлдэг эмийн сан одоо эрүүл мэндийн цахим төсөл болоо гэж харж байгаа. Тэгэхээр бид нар бол эрүүл мэндийн салбарт орж ирсэн одоо том өрсөлдөгч гэж өөрсдөө ерөөсө харахгүй байгаа. Харин бид нар бол уламжлалт эмийн сан ажиллаж байгаа хүмүүстэй ч тэр клиникчтэй тэр за 3 дугаар шатлын эмнэлэгтэй ч гэсэн CARE төсөл маань хамтраад бид манай багт орооч бид нартай хамт ингээд энэ стандартыг нэвтрүүлээч манай багийн нэг гишүүн болооч гэж урьж байгаа учраас CARE төсөл маань магадгүй 5 жилийн дараа гэхэд 200 түүнээс олон салбартаа олсон байхыг үгүйсэхгүй гэж бол харж байгаа.